Сайн мэцхан та бүхэн бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. User Publishing-аас дараагийн видеогоо бэлтгэн та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн видеогоор сонгуулийн хуудасны дизайн санал хураалтад нөлөөлдгөө хэмээх нэгэн сонирхолтой туршилтын үр дүнг та бүхэнтэй хуваалцах болно. Энэхүү туршилтыг өнгөрсөн 11-р сард хийж исэн. За ингээд бүгдээрээ үндсэн видеоор орохоос өмнө нэгэн зарын чанартай зүйл дуулгавал 6-р сарын 8-9-нд UX-ийн хуйлууд ба түүнийг хэрэглээ хэмээх видео сургалт маань онлайнаар цацагдж эхэлнэ. За энэхүү сургалтаар UX-ийн хүний суурь сэтгэл зүйн зарчим хуйлуудыг хэрхэн сайн бүтээгдэхүүн үйлчилгээний дизайн гаргахад ашиглах вэ талаарх илүү хэрэглээний талын ойлголтуудыг тайлбарласан сургалт байгаа. За ингээ бүгдээрээ үндсэн видео руу орцгоё. За энэ удаагийн судалгаанд өнөөдөр идэвхтэй ашиглагдж байгаа өмнөх сонгуулиудад ашиглагдсан саналын хуудсыг үнэхээр тэгш хүртээмжтэй байж чаддаггүй. За дээр нь байгаа сонгогчдын нэрс илүү сонгогч нарт яг адил харагдсан ирэмбийн дагуу хүртэж чаддгүй гэдэг нэгэн сонирхолтой асуудал миний дотор дэвшээд ер нь яадаг юм бол гэдгийг нь судлаад үзье гэж бодсон юм байна. Олон улсад ч гэсэн нэлээд олон яг энэ төрлийн саналын хуудасны дизайн нэлээд сериосны сэдв болж авч яригддаг. За тэр үтгэл Турк, Америк нэгдсэн улсад бодит кейсүүд гарч ирсэн юм билээ. За энэ талаар энэхүү видеон дээр бас хуваалцах болно. Бидний тэгвэл одоо яг нь ашиглаад байгаа сонгуулийн хуудас маань яг ямархуу эрх зүйн баримт бичгүүдийн үндсэн дээрээс гарч ирсэн загвар вэ гэхлээр саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хөргүүлэх, хамгаалах тухай журам гэж нэг байдаг. За сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 17 дугаар тогтоол гэж бас байгаа. За сонгуулийн тухай хууль гэдэг эдгээр ер нь эрх зүйн актуудын хүрээнд сонгуулийн энэхүү хуудас маань гарсан гэж ер нь хэлж болно. Гэхдээ яг дид заалтуудыг бол би энд дурдсангүй. За миний хувьд яг сонгуулийн ерөнхий хороо руу энэхүү судалгааг хийж явахдаа уцтаж асуусан. Хариуцсан мэргэжилт надад юу гэж хэлсэн гэхээр энэхүү загвар бидний сайн мэддэг хар машин уншихын тулд яг энэ байгаа байршлууд нь энэ цэгүүд дээр байх хэрэгтэй байдгүй. Энэ загварыг хэн яг ямархуу загварын дагуу гаргад юм бэ? Хар машин уншихын тулд яг энэ цэг дээр энэ зүйл байх ёстой гэдэг яг ийм хөдлөшгүй хэмжээний асуудал байдгүй гэж асуусан. Тэгэхэд ерөнхийдөө бол сонгуулийн ерөнхий хороо дотоод өөрснийх нь дизайнер гэх юм уу хариуцсан мэргэжилт нь ингэж бүтээгээд гаргаад зурчт юм байлээ. Бас яг юу гэдгийг энэ мөр хоорондын зайн тэдэн миллиметр байна гэдэг ч юм уу. Эсвэл хүмүүсийн нэрс хоорондын зайн тэд байна гэсэн хатуу тэр төөрөмжийн шаардлага бол байхгүй гэж надад тайлбарлсан. За энэ тухай бүр илүү дэлгэрэнгүй дараа нь очиж сонгуулийн ерөнхий хорооны хариуцсан мэргэжилтэд уулзч судлая гэж бодож байгаа. За судалгааны маань ерөнхий агуулга ямар байсан бэ гэхээр огт нэр дэвшигчдээ судлаагүй ямар нэр дэвшигч байгаа талаар ойлголтгүй хүн ороод дурын хүнийг өөрийнхөө таамаг мэдрэмжээр сонгоход аль байршилд байршиж байгаа нэр дэвшигч илүү их сонгогдох магадaltaй байна вэ гэдгийг судалсан гэсэн. За тэгэхээр энэхүү туршилтанда дурын нэрсүүдийг бэлтгээд эдгээр нэрсүүдийг 3 юм саналын хуудасны хувилбар гаргаад холсон гэсэн үг те. Зарим дээр нь нэгэн дээр байгаа л нөгөөх нь доороо гэдэг ч юм уу. Эдгээр нэрсийг хольж гаргаж ирсэн байна. За ингээд дээшээ 3 гээд нийт яг 9 нам байлаа гэж үзээд эдгээр 9 намаас нэр дэвшиж байгаа тохиолдолд аль нэр дэвшигч аль байршилд байршиж байгаа хүн илүү сонгогдох магадaltaй байна вэ? За туршсан байна. За туршилтанд оролцогчдоо яг ямархуу даалгавар өгсөн гэхээр эдгээр харагдаж байгаа хүмүүсээс огт мэдээлэл аваагүй байна гэж төсөөлөөд дурын 3 хүнийг сонгол та аль 3 хүнийг сонгох вэ гэж даалгавар өгсөн гэсэн. Нийт 5 оролцогчоор энэ туршилтыг явуулсан. За энэхүү туршилт маань голдуу залуучууд донд явагдсан. 18-аас 25 насны 5 залуучууд донд энэхүү судалгааг явуулахад үр дүн маань юу гэж гарсан бэ гэхээр энэхүү зурагт харагдаж байгаа байдлаар ногоон нь өөрөө хамгийн их таамгаар сонгогдох магадaltaй байршлууд. Улаан нь бол ерөөсөө таамгаар сонгогдохгүй байршлууд. Яг хэдэн таамгаар санал авсан байршлуудыг нь байршуулж гаргацсан байна. За тэгэхээр энэ дээр харагдаж байгаагаар улаанаар хэдүүлээ яг ногоон цэгүүдийг нь дугуулад харах юм бол хамгийн ихэнд байршсан нам эхний дээдлийн мөрний хамгийн ихний хүмүүс бол ер нь бол таамгаар буюу огт нэр дэвшигчээ судлаагүй хүн ороо санал өгөхөд шууд сонгогдох магадлал өндөр байна гэдэг үр дүнг бид нар харж болж байгаа. За тэр доошоо байгаа хамгийн сүүлийн мөрөндөх нэр дэвшигч нар бол таамгаар бол санал авах боломжгүй харагдаж байгаа. За тэгэхээр эндээс хэдүүлээ яагаад ийм зүй тогтол ажиглагдаж байна вэ гэхээр
ерөнхийдөө одоо вебсайтын хэрэглэгчийн хүртээмжид очиж хүртэгдэх дараалал нь F байдлаар хүн тухайн мэдээллийг уншиж ойлгодог гэдэг одоо онол байдаг. Тэгэхээр энэ зурган дээр харагдаж байгаачлан ер нь яг зүүн дээд булангаасаа эхлээд хүн уншиж хамгийн түрүүнд нүдэнд нь хүртэгдэж эхэлдэг гэсэн үг. За ингээд нэгэн сонирхолтой баримтыг дурдах юм бол энэ яг сонгуулийн тухай хуулиар миний бодлоор гайхгүй юу? Яг ямар нам нь одоо хамгийн тэр ихэндээ буюу зүүн дээд буланд байдсан болоо гэсэн чинь яг сонгуулийн ерөнхий хороонд намаа хамгийн ихэнд бүртгүүлсэн буюу хамгийн ихэнд одоо сонгуулийн ерөнхий хороонд бүртгэгдсэн нам нь ихэндээ гардаг гинэ. Тэгэхээр энэ бол нөгөө яалтчгүй Монгол улсад байгаа ганц хөгшин нам байгаа те бүгдээрээ мэдж байгаа. Тэр нам маань хамгийн түрүүнд эхний одоо байрал дээр байршдаг гэсэн үг. За тэр одоо дотроо нэр дэвшигчдийнх нь одоо дараалал нь яаж байршдаг вэ гэхээр яг тухайн сонгуульд нэр дэвшнэ гэдэг хизээ бүртгүүлсэн бэ гэдгээрээ дээр дор орж байршдаг. Эндээс харахад яг хамгийн түрүүнд буюу хөгшин одоо нам нь хамгийн одоо их байдлаар таамгаар сонгогдох магадлал өндөр гэж эдгээр яг 5 хүн дотор явуулсан судалгааны одоо үр дүнд хэлж болох үс харагдаад байгаа. Яг иймэрхүү адил төстэй кейсүүд ерөн сонгуулийн хуудасны одоо дизайны маргаан олон улсад бол асар их гарч исэн юм байлээ. За нэг жишээ аваад дурдах юм бол энэхүү зурагт харагдж байгаа сонгуулийн хуудасны загварлахлаарэ. За 2000 оны яг Флоридад явагдсан сонгуул. За ингээд энэ сонгуул дээр Butterfly гэдэг юм сонин хоёр талдаа дэлгэгдээд голынх нь тэр нэг юм саналаа өгөх кнопон дээр нь дардаг эсвэл нэг юм яг нэг сайн ойлгоогүй. Энэ сонгуулийн хуудсан дээрээс хүмүүс асар их алдаад хамгийн ихнийхийг нь буюу тэр Жорж Буш асар их одоо юм хоосон гэх юм уу те сул санал авч гарч ирсэн гэд дараа нь бөө маргаан болж ирсэн байлээ. За өөр гэх юм бол энэ Туркийн нэг юм судалгаа байгаа. Та хэд маань яг энэ нэрээр нь хайгаад үзээрэй. Яг энэ сонгуулийн хуудасны дизайн яг сонгогчийн одоо санал өгөх явцад хэр нөлөөлдөг вэ тухай бүр нэг юм 20-од нүүр бүтэн судалгаа байлаа. Энийг бас хараад үзээрэй. Тэгэхээр энэ судалгааг хийсэн зорилго маань ерөнхийдөө яг манай Монгол улсад байгаа тэгвэл сонгуулийн хуудасны загвар маань тийм сайн яг хуудасны загвар мөн үү? Одоо хүртээмжтэй байдал нэр дэвшигчдийн ирэмб дараа нь хүнд сонгогчд зөв харагдаж чадчихэв үү? Дээрэс нь буруу буюу хүн алдаад буруу хүнээ дугуулах магадлал байгаа юм шиг үздэй гэдэг олон шаардлагуудыг ер нь манай сонгуулийн хуудасны загвар хангаж гинүү гэдгийг одоо харахын тулд энэ судалгааг сониуч байдлын үднээсээ гаргаж ирсэн гэсэн. За тэгэхээр энэхүү судалгаа маань 5 хүний дотор явагдсан учраас одоо илүү бодит үр дүн гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Тэгэхээр хэдүүлээ нээлттэй судалгаа байдлаар энэ судалгаагаа явуулах одоо санаа надад төрсөн. Сонгуулийн хуудасны одоо жишээ нь дизайныг судлах судалгаанд та яг энэ өөрөө оролцох боломжтой байгаа. За яаж юм бэ гэхээр энэ бичлэгийн description хэсэгт би жишг хуудсыг татаж авах линкийг хавсаргасан байгаа. За энэхүү линкээр та ороод 3 одоо хувилбартай жишг саналын хуудасаа татаж аваад өөрийнхөө таньдаг ч юм уу эсвэл ойр дотныхаа ажлын найз нөхдөөрөө ч юм уу туршуулад дурын 3 хүнийг сонгуулад үзээрэй. Огт тэр танихгүй нэрнүүд нь байна гэж төсөөлөд за ингээд ямар хүмүүсийг дуулж байгааг нь зургийг аваад бас бичлэгний description хэсэг дээр юу байгаа линк байгаа форм тийшээ ороод та өөрийнхөө үр дүнг хуваалцаарай гэж байгаа. Нийт 12 сар хүртэл 6 сарын хугацаанд яг нийт 1000 хүн дотор ер нь бол энэ судалгаагаа хий гэж зорж байгаа. Тэгэхээр 1000 хүний дата илүү бодиттой accurate гэж ярьдаг те. Илүү бодиттой судалгааны үр дүнг гаргахаар ер нь зориод ажиллаж байгаамаа. Туршилт явуулах зааврыг нь товчхон одоо ахаад давтаад хэлэх юм бол та ер нь нэг туршигчид 3 хуудасны саналын хуудасны хувилбараа гурван өгчнө гэсэн үг. За ингээд дарааллуулаад түрүүний хэлсэн та нэр дэвшигчийн талаар ямар ч мэдээлэл аваагүй байлаа гэж төсөөлөд дурын 3 хүнийг сонгоход аль 3 хүнийг сонгох вэ гэд даалгад үзээрэй. За ингээд мэдээж өгөөд явуулах гэдэг ч юм уу удааж болохгүй тэр дороо бүглүүлээд ер нь 3 минутаас хэтрэхгүй энэ судалгааны хацаасыг авчаарай гэж байгаа. Энэхүү судалгааны маань үр дүн гарсны дараа тэгвэл яг сонгогчдод тэгш хүртээмжтэй харагдах боломжтой хуудас яг ямар байж болох вэ гэдэг шийдлийн талаар яг 2024 онд он гарсны дараа энэ судалгаа маань 6 сарын хугацаанд явж дуусны дараа гаргаж ирж одоо ажиллах тийм дараагийн шат руу орно гэж бодож байгаа. Энэхүү бичлэг маань ингээд өндөрлж байна. За Uxer Publishing-аас гаргасан анхны монгол хэлээр орчуулагдсан UX дизайны бүтээл болох сайн бүтээгдэхүүн үйлчлэхэд завгаарчлахад сэтгэл судлалыг ашиглах нь буюу UX-ийн хуйлууд хэмээх энэхүү бүтээлийг та авахыг хүсэх юм бол доор харагдаж байгаа хаягаар ороод аваарай гэж хүсэж байна. За ингээд дараагийн бичлэгээр бүгдээрээ уулзцгаая. Түр баяртай.